За сайн байцгаана уу? Та бүхэнд нэг товчхон цахим сургалтын арга зүй гэсэн энэ сэдвээр танилцуулгыг хүргэж байна. За учир нь энэ цахим сургалтыг бэлтгэх явцад бас нэлээд саад бэрхшээлүүд тулгарч түүнийг шийдэх явцад бас энэ талаар судлах юм хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр бас ийм хэрэгцээ шаардлага та бүхэнд бас тулгарч байгаа болов гэдээ өөрийнхөө бас зүгээс товчхон зүйлийг хуваалцъя гэж бодож бэлтгэлээ. За ер нь бол энэ цахим сургалтын үед бол хамгийн гол анхаарах зүйлсийг бас юуны өмнө танилцуулъя. Нэгдүгüүрт нь зааварчилгаа тодорхой ойлгомжтой байх ёстой байна. Яагад гэвэл багш зайнаас зааварчилгааг өгч байгаа учраас тэр зааварчилгаа нь маш тодорхой байж өгчөөж тэр хүүхэд сургалтын үйл ажиллагаанд оролцох болцоотой болдго юм байна. Тийм учраас зааварчилгаагаа ойлгомжтой тодорхой байлгах тал дээр бол маш их анхаарах ёстой юм байна. Дараагийн дугаарт санах хойд эзлэх зай бага байх ёстой юм байна. Энэ нь бол тухайн сургалтанд оролцогчийг тэр контентийг хүлээж авах, дахин үзэх, бага зардлаар үзэх юм боломжийг олгож өгдөгөөр онцлогтой юм байна. Дараагийн нэг чухал асуудал бол энэ оюуны өмчийн зөрчилгүй байх ёстой юм байна. За янз бүрийн контентүүдийг харж байхад тамхтай зураг ашигласан ч юм уу, хүний ингээд өмнө нь бэлтгэсэн контентээс таслаж аваад ашигласан ч юм уу, эсвэл зөвшөөрөл авахгүйгээр хөгжим дууг ашигласан байх жишээтэй ийм жишээнүүд бол түгээмэл байдаг. Тийм учраас энэ бол бид нарын анхаарах ёстой заавалжгүй оюуны өмчийн зөрчилгүй өөрийн зохиосон зүйлийг л оруулж явах ёстой гэсэн энэ зарчмыг бол хамгийн гол зарчим болгож баримтлах юм байна. Дараагийн нэг зүйл бол сонирхолтой байх ёстой. Сонирхолгүй байх юм бол мэдээж үзэхгүй шүү дээ. Тийм учраас оролцохгүй. Тийм учраас тухайн цахим сургалтын маань контентүүд маш сонирхолтой байх ёстой юм байна. Эдгээр зүйлсийг бол гол анхаарах ёстой. За тэгэхээр цахим сургалтын зааварчилгааны дизайны загварууд гэж байна. Тэгэхээр 1970-аад оны үед Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн их сургуулийн Брэнсон гэсэн судлаачдын тэргүүлж боловсруулсан ийм загвар байна. Хамгийн анх энэ загварыг бас армийн зорилгоор ашиглах гэж боловсруулж ирсэн байна. За энэ загварыг бол ADDIE гэдэг Analyze, Design, Develop, Implement, Evaluate гэсэн ийм үгнүүдийн эхний үсгнүүдийг авч ингэж товчлож үүсгэсэн ийм загвар байна. За энэ загварыг алхмуудыг нь тайлбарлая. Эхнийх нь бол тухайн контентээр ямар суралцгын зорилгыг хангахын төлөө хийж байгаа юм. Үзэх суралцагчид нь ямар байх юм, нөөц боломж нь ямар байх юм гэдгийг судлах, задлан шинжилгээ хийх ёстой юм байна. Энэ эхний алхам нь. За дараа нь тэр сургалтынхаа зааварчилгаа, хөтөлбөр, үйл ажиллагаа, үнэлгээ гэх зэрэг зүйлсээ төлөвлөх бүтээх ёстой юм байна. За дараагийн дугаарт нь develop гэдэг нь бага хэмжээний үзэгчдээр турших ч юм уу, бас юу нь ойлгомжтой, юу нь ойлгомжгүй байгааг нь шинжилж түүнийгээ сайжруулах, за бас өөртөө байгаа бас боломжуудаа судлаж түн дээрээ бас илүү хөтөлбөр тухайн контентыг хөгжүүлэх ийм ажлуудыг хийх юм байна. За дараагийн дугаарт нь тухайн бэлтгэсэн контент сургалтынхаа материалыг суралцагчдаа хүргэх, за тэр ашиглахад нь туслах ийм үйл ажиллагаануудыг хийх юм байна. За хамгийн сүүлийн алхам нь болохоор сургалтынхаа үр дүнг тооцох. За тэр сургалтынхаа явцад мөн үр дүнд нь гарсан алдааг засаж сайжруулах ийм үйл ажиллагаануудыг хийхийг энэ загвараар сургалтын зааварчилгааг боловсруулах, цахим сургалтын зааварчилгааг боловсруулах загвараа гэж ингэж үзэж байна. За дараагийн нэг загвар бол Hennig, Melinda, Russell, Smaldina гэсэн судлаачдын боловсруулсан ASSURE гэсэн ийм загвар байна. За энэ загварыг боловсруулахдаа
Роберт Гагнегийн одоо зааварчилгааны дизайны эсэн алхамд загварыг одоо түшиглэж боловсруулсан гэж үздэг юм байна. За энэ одоо үгнүүд нь болохоор analyze, state, select, utilize, require, evaluate гэсэн энэ үгнүүдийн эхний үсгнүүдийг товчлож ингэж боловсруулсан загвар байна. За одоо энэ алхмуудыг бас ямар алхмууд байх болохыг тайлбарлая. За эхнийх нь бол суралцагчдаа судлах. Суралцагчид маань ямар онцлогтой, ямар арга байдлаар суралцдгийг, одоо ямар өмнөх мэдлэг нь ямар ингэ суралцагчдаа судлах шаардлагатай байна. Ямар технологиг ашиглаж чадах юм гэдэг. За дараагийн state гэдэг алхам дээр нь болохоор суралцгын зорилго нь яг юу юм? Тэр суралцгын үр дүнг үнэлэх шалгуур нь яг ямар байх юм бэ гэдгийг тодорхой болгож өгөх юм байна. За select гэдэг алхам дээр нь бол ямар арга зам, ямар одоо медиа хэрэгслийг ашиглаж одоо энэ контентийг хүргэх вэ гэдгээ сонгох юм байна. За utilize гэдэг дээр нь болохоор за тэр сонгож авсан хэрэглэгдэхүүн арга замаа тэр медиа хэрэгслүүдэд ашиглах юм байна. За дараагийн require гэсэн энэ одоо алхам дээр нь болохоор суралцагчдынхаа оролцоог нэмэгдүүлэх шаардах, тэднийг оролцохыг шаардах ийм одоо алхмыг заавал хийх ёстой юм байна. Дараагийн шатанд нь болохоор үр дүнгээ үнэлэх, сайжруулах гэсэн энэ одоо 6 алхамтай ийм загвар байна. За эдгээр хоёр загварыг ашиглаад бас өөрсдийнхөө контентийг цахим сургалтынхаа хэрэглэгдэхүүнийг бас зааварчилгааг боловсруулахад бас үр дүнтэй байх бололцоотой гэж судлаачид тогтоосон байна. Та бүхнийг бас эдгээр загваруудыг бас тусгайлан анхаарч ашиглаад үзвэл ямар байх болоо гэж санал болгож байна. За мөн цахим контентын хувьд бол маш олон техник үзүүлэлтүүдийг бол анхаарах хэрэгтэй байдаг. За эндээс бол хамгийн үндсэн гэж үзэж байгаа 5 одоо үзүүлэлтийг л заавал анхаарах хэрэгтэй юм байна. За нэгдүгээрт нь дууны хувьд болохоор хит өндөр давтамжтай биш, одоо нэгэн хэвийн уйтгартай биш байх ёстой. За зургийн хувьд болохоор агуулгатай холбоотой байх, хит олон өнгө ороогүй байх, харьцаан зөв байх. Хэрвээ хөдөлгөөнтэй зураг байх юм бол тэр хөдөлгөөн нь агуулгаа илүү сайн илэрхийлж чадчихвэл оруулна. Хэрвээ хөдөлгөөн нь агуулгатайгаа ямар нэгэн холбоогүй байх юм бол оруулах шаардлагагүй. За дараагийн дугаарт нь бичлэг. Видеоны хувьд бол дууд өрсөн тод гацалтгүй, нягтрал сайн, мөн сэдвтэй тохирч байх ёстой. За дараагийн нэг одоо үзүүлэлтийн нэг нь бол шилжилт хөдөлгөөн байгаа. За энэ нь бол мөн агуулгатай, уялдаатай шилжилтүүд хийгдэх хөдөлгөөнүүд хийгдэж явах ёстой. За анхаарал сарниулахааргүй, бас дараалал нь зөв байх ёстой гэсэн ийм одоо шаардлагыг хангаж явах ёстой байна. За хамгийн сүүлчийн нэг үзүүлэлт бол нэг хуудсан дээрх юу байх вэ гэдгийг бол бас анхаарах ёстой. Зураг бичвэрийн харьцаан зохистой байх ёстой. За гол санааг олныг давхцуулаагүй, мөн гол санаа нь тодорхой байх ёстой. Хамгийн гол санаа нь тод байх ёстой. Өөрөөр хэлбэл гол биш зүйлийг тод одоо дүрсээр ч юм уу, дуу чимээгээр ч юм уу, тайлбараар ч юм уу оруулах юм бол гол биш зүйл рүү хүмүүсийн анхаарал одоо төвлөрөөд гол зүйлээ анхаарахгүй өнгөрөх болцоотой учраас энийг бол анхаарах хэрэгтэй байна. За эдгээр техникийн үзүүлэлтүүдийг бол цахим контент дээрээ цахим зааварчилгааныхаа үед бол анхаарах хэрэгтэй юм байна. За дараагийн нэг бидний анхаарах зүйл бол энэ дижитал таксоном гэдэг. За энэ бол Bloom-ийн таксономын одоо дижитал хувилбар гэж үзэж байгаа. За энэ диаграм дээр бол бас зурган дээр бол яг энэ тухайн одоо контент програмуудын одоо юуг ашиглаад тэмдэглэгээнүүдийг ашиглаад бас ингэж харуулсан байна. За тэгэхээр эндээс одоо бас дижитал таксономыг бас нэлээд ойлгох бололцоотой болов гэж ингэж бодож байна. За ерөнхийд нь бол бүтээх шатанд бол за хамгийн доотлын шатнаас нь эхлээд танилцуулъя. Эхлээд үзэж танилцах. За дараагийн шатанд нь бол тэр үзэж байгаа зүйлээ ойлгох. За дараа нь бол тэр үзэж байгаа зүйлээсээ ямар нэг юмыг суралцах.
За тэгээд тэр analyze гэдэг задлан шинжлэх гэдэг шатандаа болохоор мэдээлэл статистикийг одоо авч боловсруулах одоо ийм одоо үйл ажиллагаа хийгдэн. Дараа нь бол одоо судалгаа авах ч юм уу, өөрийнхөө хийж байгаа контентын талаар одоо үнэлгээ хийх, үр дүнгийн тооцох ч юм уу, иймэрхүү одоо хэлбэрээр ашиглах юм байна. За дараагийн одоо алхам, дараагийн шат нь болохоор өөрөө контентийг бүтээх төвшөнд ажиллах одоо цахим контентуудыг YouTube-ийн сувгийг хөтлөх ч юм уу, альсгүй хичээл одоо боловсруулж байрлуулах платформ дээр ийм одоо ажлуудыг яг цоо шинээр хийж байгаа энэ үе шат бол энэ бүтээх төвшөнд нь орох юм байна. За ийм одоо үндсэн одоо үйл ажиллагаа ийм чадваруудын ангиллал одоо ийм шатлал байж болох юм байна. Өөрөөр хэлбэл Bloom-ийн таксономи дижитал буюу цахим одоо сургалтын цахим зааварчилгааны үед ямар байх вэ гэдэг байдлаар одоо буулгаж үтсэн байгаа хэрэгээ. За энэ товчхон мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр энийг улам цааш нь дэлгэрүүлж үзэх шаардлагатай байхаа гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн одоо зарим контентуудыг жишээ болгоод эндээс одоо үзүүл зүгээр юм уу гэсэн энэ зарим нэг одоо линкүүдийг би байрлуулж өглөө. Жишээлбэл энэ уран чимэг цэг.com гэдэг энэ одоо блог бол нэлээд их мэдээллийг агуулсан байна. Яг энэ цахим сургалтын арга зүйн талаар судалгаа хийгээд докторийн зэрэг хамгаалсан ийм судлаачийн блог байгаа учраас дотроос нь мэдээллийг бол бас нэлээд дэлгэрэнгүй хэмжээгээр авах боломж байна. За энэ Coursera гэдэг энэ одоо вебсайтн дээрээс бол бас цахим хичээлүүдийн жишээг харж болохоор байна. За эндээс бас цахим контентын жишээг YouTube дээр байрлуулсан цахим контентын жишээг Sprouts гэдэг энэ одоо юунаас хаягнаас суугаас харж болохоор байна. За ингээд та бүхэн эдгээрийг дэлгэрүүлээд танилцаараа. Ингээд амжилт хүсье та бүхэнд. Анхаарал хандуулсанд баярлалаа.